Доктор Чарлз Стенлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Өөр хэлэн бол дээр насгсан зүйлээсээ илүү хадгалж буй саваа илүү ихээр гэмтээдэг аимшигт хүчил юм гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг. Энэ бол өөр хэлэнгийн хор хөнөөлийг маш үнэн зөвөөр илэрхийлсэн тодорхойлолт гэж би боддог. Бид өөр хэлэнгээ дотроо хуримтлуулахыг зөвшөөрөх үед тэр нь бидний амар амгалан, баяр баясгалан, аз жаргалыг аажмаар идэж, улмаар бусдаас илүүтэйгээр биднийг өөрсдийг маань гэмтээж байдаг. Бид ерөөсөө уурлахгүй болно гэж байхгүй. Гэхдээ уурлсан үедээ яаж зөв хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг нь хамгийн чухал юм. Тиймээс доктор Стенли бидэнд Эфес 4-р бүлэгт тулгуурлан өөр хэлэнгээ зөвөр удирдах мэрэгэн зөвлөгөөнүүдийг өгөх болно. Ингээд хамтдаа доктор Стенлиг өгтөн авцгаая. Таны амьдрал таныг асар ихээр уурлуулж байсан ямар нэгэн зүйл тохиолдож байсан маргаангүй. Магадгүй та дотроо би тэр үед асуудлаа аль хэдийн шийдчихсэн гэж бодож үйж болох ч. Үүндээ сэтгэлийнхээ гүнд тэр өөр хэлэнгээ одоо ч хүртэл тээсэр байх боломжтой гэдгийг санаарай. Үүнээсээ болоод үе та тис өөр зүйлдер дүрсхийн уралдаг гэж болно. Үүнээсээ болоод та зарим хүмүүст ууртай хүн гэдэг тодорхойлолттой болчихсон ч гэж болно. Өнөөдөр маш олон хүн дотроо өөр хэлэнгээ нуун амьдарч байдаг юм. Хэрвээ та тэднээс та уурлж өнөө гэж асуувал тэд ихэнхдээ үгүй ээ. Би уурлаагүй гэж шууд хариулах болно. Эсвэл юуны төлөө би уурлах гэж эсрэг асуулт асууна. Гэвч хүн уурлахын тулд заавал тодорхой шалтгаан хэрэгтэй байдаг юм бишээ. Тухайн хүн дотроо өөр хэлэнгийн мэдрэмжээ нууж, ил гаргахгүйгээр амьдрсаар байж болно. Тэгээд ямар ч уурлахааргүй зүйлдер тэр хүн уур гаргадаг байж болно. Тэгвэл энэ цагт бидний асуух ёстой хамгийн чухал асуулт бол бид уурлсан үедээ яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэсэн асуулт юм. Өөрөөр хэлбэл энэ нь бид өөр хэлэнгээ нэг мөр арилгаж дахин хизээж уурлахгүй болох тухай асуудал огтоос биш. Харин өөр хэлэнг хэрхэн зөв зохицуулах вэ? Уурлаж хэлгэнсэн үедээ бидний хариу үйлдэл ямар байх ёстой вэ гэдэгт бид анхаарлаа дээд зэргээр хандуулах учиртай юм. Нэг талаас өөр хэлэн бидний амьдралд маш их хор хөнөөл учруулж болох ч. Нөгөө талаас өөрсдийн дотор буй хүч энерги, сэтгэл зүрхэд зөв, сайн, бүтээлч зүйлс рүү чиглүүлэхэд уур уцаар нь бас түлхэж болох ч боломжтой байдаг юм. Гэхдээ энэ нь дан ганц уурлсан үедээ бид ямар хариу үйлдэл үзүүлэхээс шууд хамаардаг гэсэн үг. Тиймээс бид өмнө Библиэс харсан. Одоо ч гэсэн танд дүрдэж өгье. Эфес номын 4-р бүлгийн 26-аас 27, мөн 31-32-ыг харъя. Танд би дахин дуудаж өгье. Уурлавч нүгэл буй үйлд. Уур хэлэн дээр чинь нар буу жаргаг. Диаволд байр бөөг. Альва хорсол уур хэлэн хашгираа гүтгэлгэн бүх муухайгийн хамт танаас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр ханд гэж хэлсэн байна. Тэгвэл бид уур хэлэнгээ хэрхэн зөөр удирдах вэ? Бидний хийх ёстой хамгийн ихний алхам бол уур хэлэнгээ үнчээр хүлээн зөвшөөрөх явдал юм. Тийм ээ. Би уурлсан байна гэж хүлээн зөвшөөр. Та өөртөө болон Бурханд энэ мэдрэмжээ хэлж хүлээн зөвшөөр. Бурхан минь, тийм байна. Би уурлсан байна гэж хүлээн зөвшөөр. Үнэн дээр бид Бурханыг хуурч чадахгүй. Тиймээс Бурхан минь би уурлаагүй гэж худлаа мэлзэх ямар ч шаардлага байхгүй. Тэр таны дотор юу болж байгааг мэдэж байгаа. Тиймээс элен далангүйгээр Бурхан минь би уурлсан байна гэж хэлэх нь хамгийн ухаалаг сонголт юм. Үндэ уурлах нь буруу биш. Харин үүнийг зөвөр удирдах чадаж байгаа эсхээс хамааран энэ нь сайн ба сар болох шалтгаан болдго юм. Тиймээс ч Илч Паул уурлсан ч нүгэл буй үйлд гэж сургасан. Бид өмнө ярьсанчлан бусдын төлөөх зөвхт уураар уурлсан бол та энэ уурынхаа улмаас гим нүгэл үйлдэхгүй байх бүрэн боломжтой. Тэгвэл үүний тулд хийх ёстой хамгийн ихний алхам бол мэдрэмжээ ил тод хүлээн зөвшөөрөх явдал юм. Тийм ээ, би яг одоо уурлаж байна гэж өөртөө болон Бурханд үнэнчээр хүлээн зөвшөөрөх нь уур хэлэнгээ зөвөр удирдахын эхлэл юм. Нэгдүгээрт. Хоёрдугаарт, уур хэлэнгээ юунаас үүдэлтэй болохыг нь олж тодорхойлох хэрэгтэй. Би юунаас болоод уурлаж байна вэ? Энэ нөхцөл байдал, амьдралд минь тохиолдсон ямар нэгэн асуудлаас үүдэлтэй юу?
Эсвэл хэн нэгэн хүнд чиглэсэн байна уу? Ихэнх тохиолдолд үүнийг ойлгоход олон цаг хэрэггүй. Тиймээс та хоёр дахь алхам болгож уур хилэнгийн чинь үндэс шалтгаан юу болохыг, уур хилэн чинь хүнд эсвэл юунд чиглэсэн болохыг тодорхойлж чадна гэсэн үг. Хэрвээ та уур хилэнгийнхэн шалтгааныг олж чадахгүй бас зөв аргаар удирдах чадахгүй бол эцсийн дүндээ та болон таны эргэн тойронд буй гим зэмгүй хүмүүс хохирох болно. Жишээ нь та ажил дээр үүссэн нөхцөл байдлаас болоод зөв зүгээр гэртээ байсан хүүхдүүдтэй уурлаж тэднийг гомдоож болзошгүй. Хүүхдүүд чинь таны ажил дээрх үйл явдалтай огт холбоогүй байхад л та уур хилэнгээ тэдэнд гаргаад байвал энэ маш аюултай үзэгдэл болно. Амьдралд биднийг уурлуулж буй олон зүйл тохиолдож болно. Харамсалтай нь бид ихэнхдээ тэр асуудалтай ямар ч холбоогүй гим зэмгүй хүмүүст уураа гаргадаг юм. Тиймээс та өөрөөс асуугаарай. Би юунаас болж уурлаж байна вэ? Өөрөөр хэлбэл эхлээд би ууралсан байна гэдгээ хүлээн зөвшөөр дараа нь би юунаас болж уурлаад байна вэ? Миний уур хилэн ямар нэгэн объект руу чиглэж байна уу? Би бурханд уурлаж байна уу эсвэл болж өнгөрсөн явдлуудад уурлаж байна уу? Эсвэл хэн нэгэн хүнд уурлаж байна уу гэж өөрөөсөө асуух хэрэгтэй гэсэн үг. Үүний дараа хийх 3 дахь алхам бол маш энгийн. Ууралсан үедээ гимнүгэл бүүгэлд. Магадгүй та дотроо би ууралсан байвал үүнийг гимнүгэл гэж үзэх үү гэж асууж байж болох юм. Үгүй энэ гимнүгэл биш. Тиймээс л Илч Паул ууралсан ч нүгэл бүү үйлд гэж загсан хэрэг. Энэ бид уур хилэнгээ удирдах зөвөр илэрхийлэх боломжийг өгч байна гэсэн үг юм. Танд ямар нэгэн зүйл тохиолдсноос болоод таны дотор уур хилэн төрсөн байж болно. Гэхдээ энэ нь та гим нүгэл үлдэж байна гэсэн үг биш юм. Гол нь та энэ мэдрэмжээ хэрхэн удирдах зөвөр илэрхийлж байна вэ гэдэгт л асуудлын гол нь оршиж байгаа юм. Эхний алхам нь үнчээр хүлээн зөвшөөрөх. Ууртай байгаа. Дараа нь уур хилэн юунаас үүдэлтэй болохыг нь тодорхойл. Харин 3 дугаарт ууралсан ч нүгэл бүү үйлдэхгүй байх буюу уурлах мэдрэмжэндээ зөв хариу үйлдэл үзүүлэхийг сонгох хэрэгтэй. Итгэвч бидний дотор ариун сүнс оршиж байдаг. Тиймээс бид тэрл ариун сүнсний үр жимсээр буюу юу лээ? Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, тэсвэр, сайхан сэтгэл, мөн дүлгөөн зангаар асуудалд хандах учиртай. Ариун сүнсний энэ л хүчээр бид уур хилэнгээ зөв удирдах, гим нүгэл болголгүйгээр мөн гим нүгэл үйлдэхгүй байх сонголтыг хийж чадна. Товчхондоо бол ууралсан ч гим нүгэл үйлдэхгүй байж чадна гэсэн үг юм. За дөрөвдүгüрт нь өөр нэг алхмыг бид хийх хэрэгтэй. Энэ санааг хамтдаа Библиэс харъя. Эфес номын 4-р бүлгийн 26-27 дээр уурлавч нүгэл бүү үйлд, уур хилэн дээр ч нар бүү жаргах гэсэн. 27 дээр нь диаволд байр бүү өг гэж хэлсэн. Эндээс бид нэг чухал зарчмыг харж болно. Уур хилэн дээр ч нар бүү жаргагэ. Мөн диаволд буюу чөтгөрт байр бүү өг гэсэн чухам юу гэсэн үг юм бэ? Хэрэг бид ууралсан мэдрэмжээ цаг алдалгүй хяналтандаа авахгүй бол диавол үүнийг ашигладаг байна. Юуны өмнө уур хилэнгээс болоод бидний сайн гэрчлэл үгүй болж мэднэ. Жишээ нь та ажил дээр 10 жил үлгэр жишээ ажилласан байлаа гэж бодъё. Гэтэл хэн нэгэн хүн таныг доромжлох эсвэл таалагдахгүй зүйл хэлэхэд та дэсэлгүй дэлбэрч офсо бүснүүлж орхилоо гэж бодъё. Энэ тохиолдолд таны гэрчлэл юу болох вэ? Таны уур хилэнгээс болоод юу ч биш болон замхарна гэсэн үг. Диавол ингэж л ажилдаг. Тэр бидэнд зүгээр л дэлбэр бүгдийг нь гаргачих. Дотроо байгаа бүхнийг бүгдийг нь гарга гэж шивэндэг юм. Гэхдээ үүний цаана диавол биднийг хазгаа гიშгэхийг анаж байдаг. Гэтэл бид үүнийг мэдсээр байж уур хилэнгийн асуудлаа зөвөр шийдэхгүй хоош тавих юм бол за орой унтахынхаа өмнө нэг залбирчхандаа гэж бодох юм бол өөрийгөө асуудалд оруулж байна гэсэн үг юм. Учир нь тэр хүртэл олон цагийн зай байна. Харин энэ хооронд танд юу ч тохиолдож мэднэ шүү дээ. Тэгэхээр диавол ингэж ажилдаг байна. Тэр таны уур хилэнгээр дамжуулаад таны дотор нэг аюултай урхийг тавиад орхичихдаг. Тэр нь та хэн нэгний хэлсэн үг эсвэл гаргасан үйлдэлд уурсан байж болно. Тэгээд та тэр асуудлаа шийдэлгүй орхисноос болоод дараагийн асуудлуудад илүү төвчээргүй, илүү цугалтангүй хандаж эхэлдэг. Энэ нэргээд таны амьдралын бусад талбаруудад нөлөөлж эхэлдэг. Диавол ингэж л бидэнд үл анзаарагдан байдлаар ажилладаг юм а. Бид уур хилэндээ автах үедээ ариун сүнсээр алхахаа болж эхэлдэг юм. Энэ нь бид бурханд дуулууртай байхыг хүсэхгүй байна гэсэн үг юм. Бид дотроосоо буцалж, шатаж уурлаж чаад
Энэ асуудлаа дараа нь шийднэ гэж хойшлуулах үедээ өөрсдийгөө л асуудалд оруулж байдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Гэтэл уур хилэнгийнхээ мэдрэмжийг шийдэх ёстой цаг нь дараа биш, маргааш биш, эх 7 хоногт биш, эх сарч биш. Үргэлж яг одоо цаг дээр байдаг юм шүү. Яг одоо. Бидний хувьд уур хилэнгийнхээ асуудлыг шийдэлгүй хойш тавьдаг нэг том шалтгаан нь юу гэж заримдаа бид тэр мэдрэмжээрээ хооллох дуртай болчихсон байдаг юм. Үнэхээр харамсалтай. Жишээ нь хэн нэгэн хүн таныг уурлуулжээ гэж бодъё. Тэгээд тэр хүний буруу гэдгийг мэдэж байгаа бол зориуд тэр асуудлыг нь марталгүй дотроо санаж би цаг нь ирэхээр түүнийг уучлах болно. Гэхдээ одоо бол биш гэж өөртөө итгүүлдэг. Зориудаар би чиний үйлдэлийг нэг санчхиа байц гэж дотроо хадгалдаг юм. Гэвч энэ нэргээ диаволын өрх занга болж хувирдаг. Бид тухайн хүнд уурлаж, тухайн хүнийг үл уучласнараа цаад хүнээ зовоож байна гэж боддогч ихэнх тохиолдолд бид өөрсдийгөө зовоогоод л дуустдаг юм. Үл уучлал маань бидний дотроос маань идэж, бидний амьдралыг сүрүүлэн нурааж эхэлдэг юм. Тиймээс бид диаволын урах цанганд унахгүй тулд уур хилэнгийн асуудлаа газар дээр нь шийдэж сурах нь амин чухал юм. Та нэг зүйлийг сайдар тогтоогоорой. Ямар ч нөхцөл байдалд байсан, юу ч тохиолдсон байх хамаагүй. Уур хилэнгээ зөвөр шийдэх цорын ганц арга зам бол уучлах явдал юм. Гэхдээ юу гэж цаад хүн чинь ирээд намайг уучлаарай гэж хэлэх үед л уучлана гэсэн үг биш юм шүү. Магадгүй цаад хүн чинь хизээж тэгж хэлэхгүй байж магадгүй. Тэр ч бүх хэл таныг гомдоосноо ч мэдэхгүй явж байгаа. Тиймээс та хэн нэгэн ирж танаас уучлал гуйхыг хүлээх биш. Харин хүлээлгүйгээр уучлах сонголтыг өөртөө хийгээрэй. Учир нь тэр хүн хизээж хэлэхгүй байж магадгүй юм шүү. Гэтэл та цаад хүнээ уучлал гуйхыг нь хүлээгээд байвал юу болохыг та мэдхүү. Та зарим хүмүүсийг хизээж уучлж чадахгүй гэсэн үг. Учир нь тэд хизээж уучлал гуйхгүй. Зарим хүн бардам зан ихэмсэг байдлаасаа болоод таны өмнө ирж уучлал гуйхаас татгалзах болно. Харин зарим хүмүүс таныг уурлуулж гомдоосноо ч мэдэхгүй явсаар дуусах болно. Тиймээс та өөрөө төрүүлж уучлах хэрэгтэй. Уучлал бол хайрын хамгийн агуу илэрхийлэл юм гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг. Тэгвэл та бодоод үзээрэй. Таны дотор бусдыг үл уучлсан, үл уучлалаа одоо хүртэл тээсэр байгаа ямар нэгэн асуудал байна уу? Үнэн дээр бусдыг уучлан гэдэг нь та тухайн хүний хийсэн зүйлийг өөртөөгөө холбож бодхоо болно гэсэн үг юм. Үүнээс гадна тэр хүнээс хариугаа авах эрхтэй гэсэн бодлоосоо татгалзнаа гэсэн үг юм. Тиймээс найз минь, миний одоо хэлэх үгийг анхааралтай сонсоорой. Христэд итгэгч хүн бүрийн дотор уучлах хүч аль хэдийн өгөгдсөн. Энэ бол Бурхны өгсөн бэлэг юм. Таныг, намайг уучлсан тэр л Бурхан бид бүгдэд бусдыг уучлах хүчийг өгсөн юм. Тэр аливаа хорсол, уур хилэн, хашгиран, гүтгэлэг нь бүх муухайгийн хамт таанараас зайлаг гэж айлдсан юм. Өөрөөр хэлбэл бид хэн нэгэнд уурлсан бол тэр уур хилэнгээ дотор хадгалах биш. Харин ч асуудлаа нин даруй шийдэж биднийг уурлуулсан хүнийг тэр дор нь уучлахад бэлэн байх ёстой гэсэн үг юм. Би уур хилэнгээ хойш тавьж байна. Уучлалыг яг одоо сонгож байна. Би уур хилэндээ автахын оронд уучлан өршөөхийг сонгож байна хэмээн хэлж чаддаг байх ёстой гэсэн үг юм. Тиймээс та нэг зүйлийг ойлгоорой. Өнөөдөр энэ дэлхий дээр таны уучлаагүй үлдсэн хэн нэгэн алхаж яваал бол сүнсээр дүүрэн байж чадахгүй байна гэсэн үг юм шүү. Үүнээсээ болоод Бурхны ивэл өрөөлийг амьдралдаа хүлээн авахд та өөрөө саад болж байна гэсэн үг юм шүү. Үл уучлал нь бидэнд амьдралдаа буй сэтгэл ханамж, баяр баясгалан, аз жаргал, амар тайвныг мэдрэх боломжийг үгүй хийдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл Бурхан бидэнд эдгээрийг мэдрүүлэхийг хүссэн ч бид өөрсдөө мэдэрч чадахгүй байдалд хүрдэг гэсэн үг. Тиймээс танаас нэг зүйлийг асууя. Бусад хүн танд таагүй хандаж, танд таагүй үг хэллээ гэд энэ нь та өөрөө өөрийнхөө амьдралыг дотроос нь сүрүүлэх шалтгаан болж чадна гэсэн үг юм уу? Бусдын үйлдэлээс болоод та өөрөө өөрийнхөө амьдралыг дотроос нь сүрүүлж эхлэх нь ухаалаг алхам мөн гэж үү? Үүнээс болоод өөрийгөө ертөнцөөс тусгаарлаж, өөрийгөө байнга зовоох нь зөв гэж үү? Үгүй найзаа. Тийм биш. Та бусдаас болж өөрийгөө сүрүүлэх сонголтыг битгий хийгээрэй. Та бусдыг уучлж чадахгүй, зүрхэндээ хорсолтойн явах үедээ Бурхантай ч тэр, бусадтай ч тэр та эрүүл саруул харилцаатай байж чадахгүй. Тиймээс хамтдаа эцэст нь Эфес номын 4-р бүлгийн 32-ыг харъя.
Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрч айдуу зөөлөн сэтгэлээр хандаарай гэж хэлсэн юм. Үнэн дээр ах дүүс чинь танд юу ч хийсэн бай. Тэдэнд уурлах эрх байхгүй гэж ойлгох нь зүйтэй. Магадгүй та би уурлаагүй. Зүгээр л сэтгэл минь шархалсан байна гэж хэлж өгж болно. Гэвч тэр мэдрэмж чинь өөрөө уурын нэг хэлбэр юм. Би шархалсан гэж хэлэх үедээ та цаагаараа би уурлаж байна, хорсож байна. Гэхдээ үүнийг өөр нэрээр зөөлрүүлж хэлж байна гэж байгаатай адилхан юм. Харин бусдыг уучлсан бол үүний дараа өөр нэгэн алхмыг хийгээрэй гэж зөвлөх байна. Энэ бол тэр нөхцөл байдлаар дамжуулаад Бурхан танд юу зааж сургаж байгааг ойлгохыг хичээх явдал юм. Тэр ингэж хэлэхэд би яагаад ингэтлээ ууралсан юм болоо? Би яг ийм нөхцөлд орохоор яагаад уурлаад байд юм болоо? Тэр хүн надтай ингэж харьцахад би яагаад уурлаад байд юм болоо гэж өөрөөсөө асуугаарай. Тэгээд энэ бүх нөхцөл байдал донд Бурхан танд ямар сургамж өгөхийг хүсэж байгааг олж харахыг хичээгээрэй. Үүний дараа таны хийх ёстой сүүлийн алхам бол дахиж ийм байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх шийдвэрийг гаргах явдал юм. Дахиж ийм зүйл хизээж битгий гаргаарай гэж хэлэхгүй. Харин дахиж ийм зүйл тохиолдоход та энэ удаагийнх шиг уурлахгүй байхын тулд яавал дээрвэ гэдгийг өөрөөсөө асууж бодож тунгаана гэсэн үг юм. Тэгвэл үүнийг яаж хийх вэ? Би танд хэлж өгье. Эхлээд ууралсан асуудлаа яг тухайн мөчт нь шийд. Дараа болъё гэж бүх хойш тавь. Газар дээр нь бүрэн цэгцэл. Яг юу болохыг нь тодорхойл. Та хэнд уурлаж байгаагаа тодорхойл. Тэр хүнийг уучил. Хэрвээ Бурханд ундууцж байгаа бол Бурхантайгаа харилцаагаа зөв болго. Бүх зүйлийг зөв байр суурьнд нь тавь. Юу ч дутуу орхих хэрэггүй. Бүгдийг сайтар цэгцэлж шийд. Зүгээр л энэ асуудлынхаа хаалгыг сайн хаа. Учир нь хэрвээ та цэгцлэхгүй орхивол диавол цэгцлээгүй орхисон тэр хэсгийг чинь ашиглаад дараагийн удаа ижил нөхцөл байдалд ороход чинь таныг дахин уурлуулж бүдрүүлэх болно. Тиймээс бүгдийг газар дээр нь бүрэн цэгцэл. Дахин давтагдахаас сэргийлэх хамгийн сайн арга бол энэ юм. Тэгвэл би танаас дахин нэг зүйлийг асууя. Хэрвээ таны Бурхантай харилцаа чинь нэг л болж өгөхгүй байгаа бол та асуудлын чинь уг үндэс нь таны дотор буй уур хилэнтэй холбоотой юм биш үз гэж та өөрөөсөө асуугаад үзээрэй. Та уур хилэнгээсээ болоод эцэг эхтэйг, найз нөхдөдтэйг, хань ижилтэйг, хайртай дотны хүмүүстэйгээ харилцах харилцаагаа сэвтүүлсэн байгаа юм биш биз? Хин нэгэн хүнд уурлаж гомцноосоо болоод амьдралдаа итвэг чармаалтгүй болчихсон явж байгаа юм биш үз? Хэрвээ тийм бол би танд хэлье. Уур хилэн гэдэг дэмий зүйлээс болоод өөрийнхөө амьдралыг ингэж бүснүүлж махвд сэтгэл санаа сүнсээрээ хохирох хэрэг огт байхгүй. Би танд үннийг хэлэхэд би өөрөө бүхэл амьдралынхаа туршид ууртай хүн байсаар ирсэн юм. Гэхдээ үүнийг өөрөө ч ойлгодоггүй байсан. Магадгүй хүүхэд наснаас эхлээд л ууртай нэгэн болж хувирсан байх. Гэвч түүнийг өөрөө ч мэддэггүй явсан. Амьдралынхаа олон жилийг ийм байдалтай өнгөрүүлсэн хүн бол би байна. Гэхдээ нэг үйл явдал надад тэр бүхнийг тодорхой болгож өгсөн юм. Тэр үед би айчмаар бүх зүйлийг холбож ойлгож эхэлсэн. Уур хилэн хүний амьдралд ийм үр дагаврыг авчирдаг юм байна гэдгийг би тэгэхэд л ухаарсан юм. Би 40 гарсан хойноос сая бүх амьдралынхаа туршид Бурханд уурлаж ирсэн болохоо ойлгосон. Би Бурханыг чадлаараа хайрлаж, чадлаараа түүнд үйлчилдэг байсан. Түүнд бүх цаг заваа зориулж ирсэн. Гэвч нэг өдөр залбирч байхад минь Бурхан надад зүрхний минь гүнд нуугдж байсан тэр нэгэн уурыг харуулсан юм. Би Бурханд бүх амьдралынхаа туршид битүүхэндээ уурлж ирснийг минь харуулсан. Уг нь өмнө нэг хүн надад үүнийг ойлгуулах гэж оролдож байсан юм байна л да. Миний дотны найз надад Чарлз чи их ууртай юм байна гэж хэлсэн. Би уурлаагүй, үгүй, чи ууртай байна. Би яалаа гэж уурлах юм гэж түнд хэлдэг байсан. Гэхдээ найз минь намайг ууртай байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй юм байна гэдгийг ойлгоод энэ асуудлыг орхисон байсан. Гэтэл тэр нэг өдөр залбирч байхад би найзынхаа хэлэх гээд байсан санааг ойлгосон юм. Би үнэхээр ууртай байгаагаа. Тэр дундаа Бурханд уурлаж ирснээ ойлгосон. Юу гэж намайг 7 сартай байхад минь аавыг минь Бурхан өөртөө авсанд би Бурханд уурлаж өссөн болохоо ойлгосон юм. Үүнээсээ болоод би аавг өссөн. Аавг өсхийн зовлон амсах бүрдээ би битүүхэндээ аавыг минь өөртөө авчихсан Бурханд уурладаг байснаа хойч минь би ойлгосон юм. Би анхандаа яг
юунд уурлаад байгаагаа сайн ойлгодоггүй байсан. Тэгээд тэр асуудлаа аажмаар ойлгож эхлэх үед би намайг энэ байдлаас гаргаж, энэ зовлонт хөндөгөөс гаргах хүртэл надтай хамт алхах, намайг чиглүүлэх хэн нэгнийг олъё гэж бодсон. Танд гэж хэлэхэд би чөлөөлөгдсөн. Хэдийгээр энэ бүх олон жилийн өмнө болсон ч би нэг зүйлийг итгэлтэйгээр хэлж чадна. Одоо эргээд харах нэ. Энэ алхам миний бурхантай харилцах харилцаанд, мөн бурхны надад хайртай гэдгийг ойлгох ойлголтод гайхалтай шин нөлөөг үзүүлсэн юм. Бурхан намайг уур хилэнгийн хүлээснээс чөлөөлөх хүртэл түүний намайг хайрлаж байгааг би бүрэн дүүрэн мэдэрч чадахгүй явдаг байснаа би ухаарсан юм. Юу гэж би өөрөө тийм байдалд орсон байсан болохоор танд хэлмээр байна. Энэ гайхалтай эрх чөлөөг мэдрэх шиг сайхан зүйл энэ дэлхий дээр үгүй. Хэрвээ та өнгөрсөн амьдралдаа тохиолдсон ямар нэгэн үйл явдлаас болоод эсвэл өөрөө ч анзаарахгүй ямар нэгэн зүйлээс болоод хэн нэгэнд ууралсан хэвээр байгаа бол эсвэл хэн нэгэн танд уурлаж тэр уураа дотроо хадгалж өөрийгөө зовоосоор байгаа бол би танд хэлье. Наад уур хилэн чинь таны амьдралтаа тэнцэх тийм үнцэнтэй зүйл биш ээ. Тиймээс та уур хилэнгийн хүлээснээс чөлөөлөгдөөрэй. Энэ цагт би таныг нэгэн алхамд уриалмаар байна. Хэрвээ та амьдралдаа хэн нэгэн хүн эсвэл ямар нэгэн нөхцөл байдлаас болоод зүрхэндээ уур хилэн тээсэр байгаа бол өнөөдөр миний санал болгох энгийн алхмуудыг дагаж уур хилэнгийн асуудлаа шийдэрэй гэж уриалмаар байна. Яг одооноос эхлэн уур хилэнгээ таягдан хайж, эрх чөлөөг олж аваарай. Миний өмнө хэлж өгсөн алхмуудыг хийхийн зэрэгцээ. Мөн итгэлтэй, бурхан дойр, сүнслэг зөвлөгчтэй уулзаарай. Тэгэд өөрт байгаа бүхнээ ярьж сүнслэг зөвлөгөөг аваарай. Хэрвээ тэр хүн үнэхээр бурханлаг хүн бол, бурхан тэр хүнээр дамжуулаад таныг гарцаагүй чөлөөлөх болно. Тиймхүү хамтдаа уур хилэнгээс ангиж ирч, бурхнаас бидэнд тогтоож өгсөн жинхэнэ эрх чөлөөт амьдралаар амьдарч, бурхныг алдаршуулан хүндэлцгээе. Эс тэгвэс уур хилэн чинь таныг дотроос ч нэгдэж, бие махбод, сэтгэл санаа, сүнсний хувьд асар их хохирол учруулах болно гэдгийг битгий мартаарай. Бурхан ивэг. Хэрвээ та уур хилэнгээ зөвөр удирдах чадахгүй бол уур хилэн чинь таныг дотроос ч нэгдэж, бие махбод, сэтгэл санаа, сүнсний хувьд асар их хохирол учруулж болно гэдгийг доктор Стенли хатуу санууллаа. Тиймээс ч энэ аюулт үр дагавраас ангижрах чухал алхмуудыг доктор Стенли бидэнд тайлбарлаж өглөө. Харин бидний хийх ёстой эхний алхам бол ууралсан гэдгээ хүлээн зөвшөөрөх явдал байна. Үүнийг хүлээн зөвшөөрснөөр бид саяныгийн уур хилэнгийн хүлээснээс чөлөөлөгдөх замдаа анхны алхмаа хийж чадна. Заримдаа бидний эргэн тойронд шудраг бус явдал газар авах үед бид ууралж бухимддаг. Гэхдээ бүх зүйл Бурхны хяналтанд байгаа гэдгийг санаж, Бурхан биднийг шагнадаа гэдгийг битгий мартаарай. Тиймээс энэ цагийн төгсгөлд хамтдаа дуулал 37-гийн 5-аас 9-р ишлэлийг уншицгаая. Эзэнд замаа даадаг. Түүнд итгэж найд. Тэгвэл тэр биелүүлж өгнө. Тэрээр зөвхт байдлыг чинь гэрэл адил, шудраг хэргийг чинь үд дунд мэт гийлэг юу. Эзэн дотор дуугүй байж, түүнийг төвчээртэйгэр хүлээ. Өөрийнхөө замаар амжилт олгочоос хорон башир явуулгаа биелүүлдэг хүнээс болж бүү игдүүц. Ууралгаа болж хилэнгээ хай. Бүү игдүүц. Энэ нь зөвхөн мууд хүргэнэ. Муу гүйлдэгчд таслагдана. Харин эзнийг хүлээгчд газар нутгийг өвлөнө. Амен. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.